Хамтаа сарын нэвтрүүлгийнхээ 10 дахь дугаар тавьтаймал манай өнгөрсөн дугаарууд дээр шинжлэх ухааны кафе, сансар огтургүй керамик урлууд байсан бол энэ удаагийн дугаараар би оюун ухааны активээр хүрэлцэн ирсэн байна. Монголчууд маань оюун ухааны спортоор дэлхийд тэргүүлж байгаа гэсэн баяртай мэдээлэлийг сонсдог. Харин энэ бүхний цаана ямархуу бэлтгэл сургалт явдаг вэ гэдгийг хамтаа сурч цогцгаая. Сайн байна уу? Сайн байна уу цэцэхэн. Өнөөдөр манай оюун ухааны активд очиж ирсэнд баярлалаа. Баярлалаа. Та манай үзэгч хүүхдүүдэд ингээд оюун ухааны активээр танилцуулаад өгч дөхөө. За тэгье. За манай оюун ухааны актив 2010 онд үүсгэн байгуулагдсан. Бид анх үүсгэн байгуулагдсан одоо зорилго маань юу вэ гэхээр яг хүүхэд залуусын сурах хандлагыг өөрчлөе, сурах арга барилыг эзэмшүүлье. Бас оюуны спортын олон төрлөөр одоо дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэе гэсэн эрхэм зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. За 2010 оноос хойш бидүүдийн 15 жилийн хугацаанд яг энэ эрхэм зорилгынхаа хүрээнд хүүхэд залууст оюуны спортын олон төрлөөр сургалт судалгаагаа тасралтгүй зохион байгуулсан. За одоо яг оюун ухааны актив маань бол Монгол улс болон одоо олон улсад нийтдээ 60 орчим гэрээ салбар ажиллаж одоо жилд 8,000-аас 10,000 хүүхэд яг оюуны спортоор хичээллээд явж байна. За тэр цагаас хойш бидэд яг оюуны спортын төрлөөрөө бол шигшээ бага амжилттай бэлтгэн дэлхийн олон улсын чанартай 73 тэмцээн оролтоонд амжилттай оролцож 1603 медаль, 151 цом хүртсэн. Мөн Гиннес дэлхийн олон дээд амжилтыг манай тамирчид эзэмшиж байгаа. За энэ жилээс болохоор бидэд эрхэм зорилгоо шинжилээд оюуны өндөр чадвартай дэлхийн иргэнийг бэлтгэнэ гэсэн эрхэм зорилгын хүрээнд 60 орчим гэрээ салбарт маань нийтдээ 200 орчим багш ажилтнууд ажиллаж хүүхдүүдэд оюуны онцгой чадваруудыг эзэмшүүлж байна та. Хоёлаа ангиуд руу орж туршгүй яг одоо хичээлүүд орж байгаа. За тэгэл хоёлаа танхимууд руу явцгаая. Ангиудад бол мэргэжлийн багш нар маань байгаа. Тэгэхээр багш нар маань хөтлөө чиглүүлээд явчихна гэсэн манай цэцэхник. За явцгаая. За цэцэхэн анаад бүгдээрээ спорт өрөлтийг яаж өрдгийг нэг харуулах уу? За чи энэ дүүнэрийг харъя шүү заа. За бэлдээд цикл өрөлт явлаа. За ажилтлахаа хүүхдүүдийг тэнд байгаа хүүхдүүдийг хараарай. Хэзээ ингээд банцны өгчихсэн амар юу гэдэг юм бэ? Хурдан. Хурдтай яагаад байгаас. Тэгээд яаж ин аяг урж байгаа хүүхдүүд бүгдээрээ яаж ин ингээ анхаарлаа төвлөрүүлсэн. Тэг бүгдээрээ босоо зогссон магаз. За спорт өрөлтийг өргөхдөө өөрийнхөө одоо биеийн хэмжээг ширээнийхээ байралтай чацуулна. За тэгэнгүүт өргөхдөө хэдүүлээ аль талаас эхэлдэг вүлээ? Баруун гараараа, зүүн талаасаа. За аяга бид нар шиг 3 6 3 болчих. Одоо баруун гар, зүүн гараа яг гүйж байгаа юм шиг зэрэг хөдөлгөн хэдүүлээ. Зэрэг хөдөлгөн. Гүйж явахдаа ингэдэг үлээ. За зарим хүмүүс ингэж идэг. Гүйж явахдаа зарим гараа ингэ ширээн дээр тавь амраадаг үлээ. Амраадгүй дээ яг тэр шиг хоёр гарын зэрэг хөдлөх хэрэгтэй шүү заяа. За багшаага маш сайн хараарай. За баруун гараа яг дандаа баруун тал руугаа татагдана. Зүүн гараа яг дандаа пирамид буюу аягыг байшин үүсгэн гэсэн үг. За баруун, зүүн. За үзье. Баруун, зүүн. Дараагийнх нь баруун гартаа 3 аяг аваарай. Тоолоод баруун гартаа 3 аяг. Зүүн гартаа 2 аяг авъя. За нэг аяг үлдсэн үү? Үлдсэн нэг аягныхаа 2 талд нэг аяг үлдээгээд нэг аяг үлдээ шүү. За баруун зүүн баруун. Баруун зүүн баруун. За дараагийнх нь аягийг яаж өрөх юм? Харъя. Баруун гарынх нь аяг хамгийн ихнийх нь баруун талдаа авч тавигдаад зүүн гарынх нь За одоо хураахтаа хаанаас хураах ёстой вэ? Ихэлсэн талаасаа буцаага хураах ёстой тий. За ихэлсэн талаасаа хураалаа. Баруун, зүүн. За одоо баруун гараараа хамгийн өндөр аягнаас аваарай. Баруун, дараагийнх нь зүүн гараараа авлаа. Хоёр тишин зэрэг татах ёстой тий. За эхлээд 3 аяга нэг аяган дээр давхарлаа дараа. За баруун, зүүн. Оюун ухааны активд байгаа хүүхдүүд
ямар хуу сэдвээр ямар төрлөөр ингэ хичээл өгдөг вэ? За яг манай дээр болохоор яг оюуны спортын 6 төрөл явж байгаа. За та одоо ой тогтолтын спорт гэж байгаа. За тэр нь бол янз бүрийн текстэн зурган ингээл цээжж болох бүхий л мэдээллийг яаж цээжлэх вэ гэдэг аргачлалыг заагддаг хичээл байгаа юм. За түргэн бодолт ингэж хичээл байгаа. Хуруугаа ашиглаад тоо хурдтай цээжэр бодох аргачлал заагддаг. За мөн одоо оюуны спортын төрлүүд одоо mind games гэх төрлүүд байгаа. Тэр нь болохоор робокийн шоу, спорт төрөл, Keymaster, Backgammon. За тэгээд нэг оюуны зураглал, хурдан уншлаг, гадаад үгцээжлэх арга гэх юм. Ер нь бол оюуны спортын маш олон төрлөөр одоо сургалтууд маань явагдаж байгаа гэсэн үг. За дараагийнх нь спорт ямар спорт илээ хөхтүүд ээ? Ямар спорт илээ? Энэ юу илээ? Keymaster. За Keymaster хурдан салгаж чадах хөхтүүд нөө. За ээж байгаарэ. Хэнийг сонгох вэ? За Тэмүүдөр. За өргөд харуулаарай. Ингээд энд хоёр түгжээг тайлаад хоёр хэсэг болгож байгаа Keymaster. За Keymaster хийсэн чинь хүүхдүүд яасан? Анги тэр чигээрээ чимээг болж байна тий. Тэгэхээр Keymaster хийж авах үед хүүхдүүдийн анхаарал ингэж сайн төвлөрдөг байх нэ. За баярлалаа Тэмүүдөр судлаа суугаарай. Хамгийн ихнийхэн цагираг хаанаас эхэлдэг вүлээ? Энэ дэгээ талаас эхэлдэг. За хамгийн ихнийхэн цагирагыг хэн гэдэг? Өвөө. Дараагийн цагирагыг дараагийнхан ач охин нохоо штэ сайн бай. Дараагийнхан муур. За эн чинь ямар үлгэр үлээ? Манжин. Манжингийн үлгэр те. За энд анадаа бүгдээрээ тосолгоо. За хамгийн ихэнд хэн гарах вүлээ гэрээсээ? Өвөө гарлаа. За өвөө гарлаа. Сайн байна. Чам мундаг юм. За дараа нь хэн гарах? Ач охин. Ач охиноо жоохон татаад. Сайн байна. За дараа нь За өвөө нь яах вүлээ гэрлүүгээ? Орхон нэ тий. За дараа нь эмээгээ хөтлөөд гардаг штэ. За хамгийн ажилсаг нь хэн билээ энэ гэрээ? Муур. За муур нь гарах нь. За татаарай. Дээгнээс нь салгаарай. За хэрвээ энэ ингэчих юм бол ингээд дэгэнд нь төгчч. За одоо яах вүлээ? Эмээ өвөө гэртээ орно тий. гэртээ орлоо. Хараа. Чи ямар мундаг юм бэ? Хурдан сурч шин. За тэгээд дараа нь юм бэ? Одоо нах. Ач охин Сайн бодоорой. Эмээ өвөө гэртээ орлоо. За Гаргаад өвөө нь гарна штэ тий. өвөө гарч. Одоо Ач охиноо дуудлаа. Өвөө. За урагшин сайн татвар. Урагшин сайн татвар. За энэ хоёр дахь цагиргаа нь яах вүлээ? Энэ дэгэнд нь буцаад. Хоёр дахь цагиргаа татаад дэгэнд. Одоо өвөө орно шүү дээ. За өвөө орлоо. Тэгээд эмээ хоёр. Эмээ өвөө хоёр хамтдаа гарлаа. Гараад Дараа нь хамгийн залхуу нь нохоо гарна. нохоо нь гарлаа. За энэ чинь ингээ гарцсан байгаа цагиргаа дандаа төгжөндөө хийшүү за. Тэгээд эмээ хоёр Өвөө эмээ хоёр буцаад орлоо. Буцаад ороход юу болсон байдаг вүлээ? Түлэгдсэн. Хоолн түлэгдсэн байдаг тий. За дараа нь Идчихэд яг гардаг үл. хэн гардаг вүлээ? Өвөө гарна. За Өвөө. дараа нь Тэгээд дараа нь хэнийг доддог вүлээ? энийг ач охиноо Охиноо доддог. За тэгээд өвөө нь хэнийг доддог вүлээ? Энийг хоош нь жоохон эмээгээ дуудсан. Тэгээд энийг төгжээ. өвөө. За. Одоо Өвөө нь ороод хэнийг додож гаргаж ирдэг вүлээ? Ямар вэ? Баяр хүргэе бүгдээрээ. Амархан байна уу? амархан юм. За, ийм амархан оюуны хөгжлийн спортоор хичээлдээд ухаантай мундаг хөгжид болж болох нь тийм ээ? Одоо ингээд би ингээд энийг ингээд гарах гэж бодож байхад 4 секунд нь гарна гэсэн. Тийм. Агуу. Агуу агаад 4 секундэд гаргана гэдэг чинь хүүхдүүд тасралтгүй тууштай бэлтгэл хийдэг байх нь тий? Тэгээ одоо ингээд би ингээд Тэгээ арга техник боловсруулдаг байхгүй юу? Хүүхдүүд өөр ингэсэн аргуудыг боловсруулад тэгээ хурдан болдог. За сони төрлүүдээр тэмцээн уурлаа явагддаг уу?
тийм бүгднгээр нь тэмцээн оролтод явагддаг. Бид одоо нөгөө нэг нийтдээ суралцж байгаа 10,000 орчим суралцагчтай дунд болон одоо нөгөө өмнөх жилүүдэд төгссөн одоо тамирчин болж бэлтгэж байгаа одоо хүүхдүүд байгаа. Тэгээ эдгээр хүүхдүүдэд илүү идэвхжүүлэх одоо илүү нөгөө нэг олон улсын чанартай шилдэг тамирчид баг бүрдүүлэхийн тулд бид нар сар бүр улсын чанарны тэмцээн гэж зохион байгуулагддаг мөн жилдээ нөгөө улсын аврах шалгаруулах тэмцээн гэж зохион байгуулдаг байгаа. Оюуны спорт маань бол нас харгалцдаггүй. Энэ олон тэмцээн уралдаануудыг хүртэл бол хамгийн багадаа 2 настай, хамгийн өндөр настай тэмцээн уралдаанд оролцож байсан оюуны спортын тамирчин маань бол 73 настай тамирчин байсан. Тэгэхээр бүх насны хүмүүс хичээллэж, бүх насны хүмүүс тэмцээн уралдаанд оролж өөрийгөө нээх боломжтой гэсэн. За бидний дараагийн үзэх хичээл бол ой тогтоолтын хичээл байгаа. За ой тогтоолтын хичээл дээр багш нь өнөөдөр яаж өгнүүдийг холбож сэжлэх вэ гэдэг аргыг заана. За тэрнээс өмнө сорил авах байгаа. За 3 секундын хугацаатай 20 үг гарч ирнэ. За энэ хүү өгнүүдийг цээжлээ шүү. За өөрсдөө муу цээжлэе гэж юусоо голж болохгүй шүү. За эхлэе. За хэдэн үгийг нь буцаага санаж чадхаар байна. За цэцэхэн маань саяны үгнээс хэдийхэн сансан бэ? Өмд, од, хайж, цэрэг, зүлэг, сити, карт. За 7 үгийг сарсан байна тий. За тэгвэл манай хэд нэмж хэлэх үг вэ? Хөөс, цавуу. За сайн байна, баярлалаа. За тэгвэл энэхүү өгнүүдийг яаж цээжлэх вэ гэдэг арга аргачлалыг өнөөдөр үзэж байгаа гэсэн үг. Яг дарааллынхаа дагуу хэдүүлээ сая энэ тэндээс нь хэлээ явсан шүү дээ. Тэгвэл энэхүү өгнүүдийг яг дараалалаар нь яаж цээжлэх вэ гэдэг аргыг үзэж байгаа гэсэн үг. Гинж буюу холбох аргыг үзнэ. За гинж гэж мэдэн шүү дээ бүгдээрээ хоорондоо нэгт холбогдсон ийм төмөр зүйлийг хэлдэг те. Гинж хэрвээ тасраа салах юм бол буцаад эвлэрэх боломжгүй. За тэрнтэй адилхан хэдүүлэнгийн цээжилж исэн үг буцаад нэг л үг алдах юм бол дахиад эвлэх боломжгүй болчихно гэсэн үг. Дунд нь нэг үг ч хайж болохгүй гэсэн үг байхгүй юу? За гинжлэх арга буюу альва тогтоосон мэдээлэлээ дистаралтайгаар санах суур аргачлал болдог. За энэ дээр үг, шүлэг, унсан мэдээлэл, сонсон мэдээлэл гэх зэрэг зүйлсүүдийг цээжлэхэд ашигладаг гэсэн үг энэ аргаар. За багш нь энд 20 үгтэй холбоотой төсөөлөл ярьж өгнө. За энэ хүү аргыг сурахын тулд энэ 20 үгтэй холбоотой төсөөлөл ярина. Тэрийг маш анхааралтай сонсоод багшийнхаа хэлсэн үгнүүдийг яг буцаага дараалалаар нь хэлэх юм шүү. За 20 үгийг багш нь та хэд төсөөлөл ярьж цээжлүүлнэ гэсэн үг. За хамгийн түрүүнд миний ингээд өөрөөсөө эхлэх хэвээр ой тогтоолтыг төсөөлөх чадвартай суулгахын тулд хамгийн түрүүнд өөрөөсөө эхлэх хэвээр. За тэгвэл миний аман дотор ингээд амар урт юм хивс орсон байсан байхгүй юу? Нөгөө хивсийг нь би татаал гаргаад ирсэн. Тэгээд нөгөө хивсээ очиод авах гэсэн чинь нөгөө хивс маань цаас болоо явирсан. Цаас болоо явирчаар нь гайхчихаа би цаасан дээр зөндөө олон юм бичээлсэн чи нөгөө цаас маань гинт гар халтраа болдгоо гайхаарсан чи би шилэн дээр юм биччихсэн. За шилэн дээр юм бичиж байгаа гайхаад яагаад шил болсон юм болоо гэж гайхчаад гинт миний нойр хүрээ болдгоо. Тэгэхээр нь багш нь ингээд шилэн дотор ингээ ороо унтцсан. Яагаад тийм бол гадны орчинд хитрхи их чимээтэйс учраас. За тэгээ ороо оруулаад амар гоё унтчихсэн чи гинт амар муухай өнөртэй болдгоо. Хүү юу вэ гэж харсан чи хажууд л амар муухай загас өнөрчихсэн. Загсыг хүн сайхан унтчих чинь яагаад намайг сэрээч вэ гэ гайхаж харж байгаа хөөсөн чинь загас сандал дээр очиж сууц. Суухаар нь гинт миний дургуур. Энд юу яхахлаараа намайг унтчих чинь харчаад хараад очичдгийг ингүүтээ сандлыг нь аваад би цонх руу шидсэн. За цонх руу шидчихэд буцаа явж исэн чи нөгөө цонхон дээр нь гинт утас дуурсан. Уцыг нь аваа ярьсан чи утас нь гинт ингээ халуун өргөө болдгоо чих бүр ингээ халуун өргөөд гайхаа харсан чинь нөгөөх нь тамхи болсон. За тамхиг нь аваад татчихсэн чи яц ингэж амар төмөр амтагдаа болохгүй.
За тэгэхээр нь төмрийг нь гайхаарсан чи хадаас болоо барьсан. За хадаасыг ин дотоо байжсэн гинт дүрсгүй зам хөдлөөд бичгийн машиныг хадаасаар ингээд зогцсон. За бичгийн машиныг зогчгоод гинт бичгийн машин маань хэрэгтэй болоо. Манай захирал ажил хийгээд за тэгээд бичгийн машин дээрээ юм бичгээр болсон чи бичгийн машин хадаасаар зохио өвдсөн учраас би гутлаа гаргаж ирээд бичгийн машин арай гэж нэг юм хийсэн. За бичгийн машинаа гутлаараа амжилтсан чи гутлгүй болсон. Хөл дараа болохгүй. Тэгэхээр нь би микрофоныг ингээд гутлуулгаа өмссөн. За микрофоныг гутлуулгаа өмсөө явж исэн чи микрофон эрэхтэй ингээд дуудаад тэгэхээр би микрофоны оронд алим тавьсан. За нөгөө алимыг ингээд луурдалт ингээд яриад лсэн чи алимыг нь хараг өлсөд болдгоо. Тэгэхээр нь алимыг нь авч байгаа зүссэн чинь гинт би зурагтыг зүсчихсэн. За зурагтыг зүсчихсэн чи гинт нөгөө зурагтнаас маань гинт нэг онгоц гараад нисээ төрөд ирсэн. За онгоц нисээ гараад ирэхээр нь гайхаа хараад энэ онгоц яах ч юм болоо гэж харж исэн чи онгоц газардахтаа том бассейн болоо ирсэн. Ямар гоё юм бэ бассейн болчлоо гэд бассейн дотор орж сэлгэжсэн чи бассейн нь гинт дотроос нь зөндөө олон танк гараад ирсэн. За танкных нь яг энэ бууддаг хэсгээс нь зөндөө олон шоргойлчнууд гарч ирээд шоргойлчнууд цүнх хүрсэн. Ажилдаа явлаа баяртай гэжсэн шүү дээ. Цэцэхэн багштай ярих уу? Саяны яг дараалалаар нь яриа. За хамгийн түрүүнд багш нь яасан бэ? Амнаас хивс гарсан. За хивс, цаас, шил, ор, загас, сандал, цонхноос утас, тамхи, хадаас. За хадаас аваад яалаа. Юугээр? Бичгийн машин, гутал, микрофон, алим, зурагт, бассейн, танк, шоргоолж, цүнх. За сайн байна. Өнөөдрийн арга аргачлалаар гинжлэх аргыг. За тэгвэл хэдүүлээ 20 үг дараалалаар нь орж ирэхэд алдахгүй цээжлээд санаад сурчлаа гэсэн үг байхгүй юу? За тэгвэл энийг хичээлдээ ашиглахын тулд үг, за шүлэг цээжлэх, сонссон мэдээлэл, уншсан мэдээлэл гэх зэрэг зүйлсээ цээжлэхэд ашиглах байх нэ гэсэн үг. Сүүлийн үед Монгол тамирчдаас гарсан тийм том амжилтууд нь юу аа? За бидэд болохоор яг 24 оны сүүлчээр дэлхийн олон улсын чанартай 4 том тэмцээнд багаараа амжилттай оролцсон. За эдгээр тэмцээнүүд бол дурдвал 2011 сард бидэд оюуны олимпиад 4 жилдээ нэг удаа зохион байгуулагддаг оюуны спортын хамгийн том тэмцээнд багаараа амжилттай оролцоод төрүүлээд ирсэн байгаа. Ой тогтолтын шигшээ баг маань авах боломжит 36 медалийн 35-ыг хүртсэн. За мөн Малайз улсад зохион байгуулагдсан спорт төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид мөн 12 сард амжилттай оролцоод нийтдээ 32 медаль хүртэж бас Азид тэд амжилттай дуусгаад ирсэн. За хамгийн сүүлд оролцсон олон улсын чанартай тэмцээн гэвэл дэлхийн аварга шалгаруулах ой тогтолтын тэмцээн байгаа юм. Ой тогтолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид бас олон улсын тамирчидтай өрсөлдөөд нийтдээ авах боломжит 90 медалийн 80 медалийг хүртэж дэлхийн 4 дахь удаагийн аварга баг болоод ирсэн. За мөн дахиад нэг тэмцээн болохоор хурдан уншлагын гэж тэмцээн байдаг. Хурдан уншлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай дасгалжуулагч багш Баасан Дорж багш маань мөнгөн медаль хүртээд ирсэн. Нийтдээ нэг юм номыг 30 хэдэн минутанд уншаад эргүүлээд одоо нэг ойлгоцоо шалгуулад 80% ойлгоцтой ойлгосон байна гэд. Тийм амжилтаар дэлхийн аварга мөнгөн медаль хүртээд ирсэн байгаа. Тэгээд нийтдээ бидэд сүүлд оролцсон 4 олон улсын чанартай тэмцээнээс 151 медаль хүртэж ирсэн. Ер нь аюуны спортоор ялангуяа ой тогтолтын спортоор бол дэлхийд Монгол тамирчид тэргүүлдэг. Дэлхийн ой тогтолтын рекордын 54 рекордын 34-ийг Монгол тамирчид Монгол хүүхдүүд маань эзэмшиж байгаа. Одоо ингээд ой тогтолтын тэмцээн оролтон болоод ингээд олон улсын тамирчид сууж байгаа л Монголын баг тамирчдыг орж ирэх алгаа ташиж баяр өргөдөг байхгүй. Тэгээ тийм хүндлэлийг хүртэх хэмжээний болж хөгжүүлж чадсан гэсэн. За гадаад хэлний үгийг цээжилж үзсгээ хэдүүлээ. За task гэдэг үг. За үүрэг даалгавар гэдэг үг баггүй юу? За task тоосго. За тэгвэл task гэдэг үгийн дуудлага төстэйг нь тоосго гэдэг үг болж байгаа гэсэн үг. За тэгвэл төсөөлөл нь яах вэ гэхээр тоосго өөрийнхөө биенээс ингэж хэмэлж авч агаад байшин барих юм үүрэг даалгавар авсан байна гэж харьцаж болно гэсэн үг. За тэгээд дараа нь буцаага үгээ санахтаа яах вэ гэхээр task гэдэг үг нь ороод ирнэ. За гэж task. Тоосго штэ. Тоосго чинь үүрэг даалгавар аваад өөрийнхөө биенээс байшин барьсан штэ гэж жижиглэнэ гэсэн үг. За task, тоосго, үүрэг даалгавар гэдэг үг шүү заяа. За дараагийнх нь үг. За
туслах, гойж явах гэдэг орчуулгатай. За дрифт гэж мэдгүй. За дрифт гэж машинтай ингэж ирэхийг хэлдэг те. За тэгвэл дрифт. За тэгсэн чи энэ машин дрифт эргээд бүр ингээ хөлсөн хамаг хөлсөнд бүр ингээл цуваал туслаад гойжол. За бодит амьдрал дээр хизээч машины хөлсөн гэж гойчихгүй те. За тэгвэл бидний төсөөлөл байх боломжтой учраас за машины хөлсөн ингээд дрифт хэрэгсэн чи тусалж гойжоод байна гэж арчиж болно гэсэн үг. За туслах гойжох дрифт гэдэг үг байна гэсэн үг. Үгнүүдэд цээжлэхдээ яг дуудлага төстэй үгээ гаргаж чадхал юм бол төсөөллийн зарчмаараа цээжлээд явах боломжтой гэсэн үг. Ер нь яг оюуны спорт бол яадаг вэ гэхээр ингэдэг байхгүй юу? Одоо хүмүүс нөө манай тамирчтай ингээл олооронтой зөө цээжэр бодож байгаа гэдэг ч юм уу юм цээжилж байгааг хараад ингээх ямар хэрэг байгаа юм бэ гэж асуудаг байхгүй юу? Тэгвэл юу гэж ямар тайлбар өгж болох вэ гэхээр тэгвэл та машинтай ирнэ яагаад фитнест очиж ингээ гүүгээд байгаа алхаад байгаа дасгал хийгээд байгаа юм те. Тэрнтэй ч яг адилхан хүний тарих гэдэг чинь болчин байгаа даа байхгүй. Тэгэхээр тархиа хөгжүүлж илүү одоо нэг оюун сэтгэлгээ хөгжүүлэхийн тулд энэ спортоор хичээлж байгаа гэсэн үг юм. Тэгмүүдээ энэ бол насны хязгаар байхгүй. Ер нь хүүхдүүдэд ямар одоо давуу тал үүсдэг вэ гэхээр хамгийн нэгдүгээр хүүхэд хурдтай болдог. Мөн анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж сурдаг байхгүй. Тэгээд хоёр гараа дандаа ингээ одоо бүх спортын төрлүүд адилхан ер нь хоёр гараа оролцуулснаар хоёр тархины хөгжлийг ингээ хоёр тархины хагас бөмбөлгийн ингээ зэрэг тэнцвэртэй хөгжүүлдэг. Тэгэхээр хүн нэг гараараа ямар өргөл хүчтэй юм уу, хоёр гараараа өргөл хүчтэй юм уу гэдэг шиг ер нь бол хоёр тархиа ингээ тэнцвэртэй хөгжүүлснээр хүний ой тогтоол сайжирдаг, сэтгэн бодох чадвар сайжирдаг, хурдтай болдог, анхаарлаа төвлөрүүлж сурдаг гэд яг энэ суралцах суурь чадварууд маань яг ингээ хөгждөг байхгүй. Тэгэхээр энэнийг сурснаар яадаг вэ гэхээр цоо шинээр өөр юу ч сурснаа одоо амьдралдаа хүн зөндөө их юм сурах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр юу ч сурсан тэрийгэ маш амархнаар өөрөө болгоод сурчна гэсэн. Юм сурах арга барилтай болчихно. Аз жаргалтаар юмыг сурах чинь ямар амархан юм бэ гэдэг ойлголтыг л өгдөг гэсэн. Ер нь тийм чадвартай л болж байгаа. За зөвхөн 3 6 3-аар өрөөд буцаага хураах нь тий. За бэлдээд за багш нь хамт өрөө. Эхлэе. Гэс аваад өрөө. Тэмдэг. Үй танаас ямар хурдан юм бэ? Хурдан байна уу? Энд чинь нэгийг үлдээчихлээ тий. Уус. За чадсан уу? Мундаг. Манай өдөр мундаг болох дээр ингээд хайфай. За өнөөдөр маш сонирхолтой өдөр өнгөрлөө. Хүүхдүүд бид нар ямарваа нэг зүйлийг сайн хийж чадахын тулд маш их цаг хугацаа хөдөлмөр хичээл зүтгэл ордог гэдгийг би ойлгож авлаа. Энэ удаагийн дугаарыг оюун ухааны академиас хүргэлээ. Дараагийн дугаар уучлаарай. Баяртай.